Эрхэм сонсогч та бүхэндээ харилцааны сайтын цуврал нэвтрүүлгийн 5 дугаар дугаарыг хүргэж байна. Холбоо харилцааны хүрээлэл дэх шовдөр хүмүүс буюу шар нар, бор хоног өнгөрөөгчд. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид холбоо харилцааны дагваргын 4 дахь хамгийн сүүлчийн захын хүрээлэл, тойрогт багтдаг, гавьяач байгуулдаггүй, гайж тарьдаггүй хүмээгддэг шовдөр хүмүүсийн талаар хүрэхээр бэлтгэж байна. Шовдөр хүмүүс гэгдэх шар нар, бор хоног өнгөрөөгчд найз нөхөд бараг байдаг байна. Хүрээлж байгаа хүмүүс нь тэднийг төдийлөн оошоодгүй. Өөрийн гэсэн тодорхой байр суурийг хамт олонны дунд эзлээгүй. Байгууг нь мэддэггүй учраас шовдөр хүүхэд гэж хэлж болно. Тэр бидний дунд байж л байдаг. Аливаа арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохдоо тухайлх юм бол хэн нэгний төрсөн өдөр хурал цуглаан, урлаг спортын уралдаан тэмцээнд хөндлөнгөөс харж ажиглаж яваад явхаас биш тодорхой үүрэг гүйцэтгэдэггүй байна. Ямар нэг зүйлийг багаар хийх болсон үед шовдрыг хинж багтаа урддаггүй. Хүний тоо дутуул тэгшхэн болох гэж л дууддаг. Бусад тохиолдолд ганцаараа үлдэх нь олонтаа. Шар нар, бор хоногийг өнгөрөөгчдөөс гадна холбоо харилцааны хүрээллээс гадуурхагдан тойрогт багтдаггүй үгээгүйчүүд гэгдэх хэсэг хүмүүс байдаг. Та бүхэнд наяахын талаар ярмаар санагдлаа. Наяах дарга байхдаа албан тушаал, эрх мэдэл, мөнгийг мөнхийн юм шиг бодож удирдлаганд нь байгаа хүмүүсийг үг хэлээр доромжлох, тэр бүхэл ажлаас нь элдв шалтгаанаар хөөж гаргах асуудал бишгүй нэг тохиолдож байсан ч хизээч тэдний оронд өөрийгөө тавьж тэдний эдэлж байгаа сэтгэлийн зовлонг ойлгодог нэгэн байсан юм. Өөртөө усны тусламжид адилхан 2 охин гаргаж өгсөн их нэртэй хүртэл 40 гарсан хойно нь орхин залуу хүүхэнтэй суусан билээ. Гэтэл алг ярен энэ хорвоод хүн үргэлж өөдрөг сайхан явдгүй юм билээ. Инх сансан газар 9 хоног хоосон гихчээр наяах өндөр албыг төдийлөн удаан хашсангүй. Дахиад дэвших цаг ирэндээ гэж бодож явтал санснаар болдгүй хорвоод нэг ихч өсөж дэвжиж гавья байгуулсангүй. Эрг мэдэлтэй байхад хүрээлж байсан нөхд нь алгуулж наяах аажмаар сархад тань хөрлөж улсан бөгөөд би аригчин биштэй гэж өөрийгөө өмөрсөөр л бордарсны бол олсноо мэдээгүй явна. Нэг л өглөө залуу ихнэр албан тушаалгүй, эрх мэдэлгүй, мөнгөгүй, найз нөхөдгүй болсон нөхрөө хайж явхад наяах гахаа явган нохой нүцгэн үлдсэн түүхтэй юм. Насны бөксөнд ойр дотны хүн чүгүй, ганцаардл гэгчийн аюултай нүүр тулан үлдсэн хөгшин асрамжийн газар өөрийн хүсэлтээр очин сүүлийн өдрүүдэд өнгөрүүлсэн гэдэг. Наяах шовдөр хүн үү эсвэл гадуургацсан хүн үү? Юу энэ хүнийг ийм байдал хүргэв? Та бүхэн бодож нэг өөртөө нэг хариултыг өгөөрэй. Насан туршийн боловсролын үндэсний төв Шинэ Монголын радио.